Сайн байцгаана уу? Шинэ бичлэгээрээ уулзж байгаадаа баяртай байна. Энэ удаагийнхаа бичлэгийг өнгөрсөн удаа хийсэн нэг бичлэгийнхээ 2 дахь дугаар буюу Японы сонирхолтой үйлчилгээ гэдэг нэг бичлэг хийсэн те. Тэр бичлэгийг болохоор Японы тухай яриа гэсэн плейлист үүсгээд явж байгаа. Тэрэн дотор хийсэн гэсэн. Тэгэхээр тэр плейлистэн дотроос миний бараг жилийн өмнөөс ахуулаад үе үе хийдэг юм Японы тухай сонин сонирхолтой байж болох үс яриануудыг үзэх боломжтой. Тэгэхээр энэ удаагийн дугаард болохоор Японы сонирхолтой үйлчилгээний парт 2 тэгтээ Японы хачирхалтай үйлчилгээнүүд гэвэл илүү жоохон зохиж магадгүй. Тэгэхээр Японы хачирхалтай үйлчилгээнүүдийн талаар ярьцгаая. Тэгэхээр энэ удаагийн үйлчилгээнүүд болохоор ерөнхийдөө жоохон тийм түрээсийн үйлчилгээнүүд байгаа. За нэгдүгüүрт нь бол гэр бүл төрөөсийн үйлчилгээ гэж байгаа юм. Гэр бүл төрөөсийн үйлчилгээ гэхээр хүмүүс шууд ингээл буруугаар ойлгоол те. Аль болох хамгийн муу хувилбараар нь аль болох хамгийн гаж юм шиг тийм хувилбараар нь жоохон ойлгох гээд байдаг талтай би ч гэсэндээ анх гэр бүл төрөөсийн үйлчилгээг моднаа гэж тэгжсэн чинь одоо ингээ бодохоор байж болох үз. Яагаад гэх юм бол ганцаардсан хүмүүс байж болж байна. Тэрнээс гадна бас шаардлага гардаг тийм юмнууд байд юм байна л да. За энэ гэр бүл төрөөсөө үйлчлэгэнд болохоор эхнэр, нөхөр, өвөө, эмээ, аав, ээж аль нь ч байж болдог. Одоо жишээ нь энэ үйлчлэгийг авсан нэг хүн өөрийнхөө талаар ярьсан байгаа юм. Юу гэж ярьсан гэхээр ажлынхантайгаа хамтдаа нэг юм аялалт ч гэлүүдээ гэр бүлийнхаа хүнтэйгээ хамтдаа явах шаардлагатай болсон. Тэгээд тэр хүн маш их ажилтай байдаг учраас ер нь гэр бүл зохиох боломж гараагүй. Гэр бүл зохиохт ийм ч их сонирхол байхгүй. Тэгэл ер нь ингээ ганцаараа явж явах бодолтой байдаг. Ажлын тийм нэг ямар нэгэн уулзалт ч юм уу, цугларалт ч юм уу тэгээ нэг гэр бүлийнхаа хүнийг авчраал эсвэл нэг махшаарч идэх ч юм уу тиймэрхүү юм болонгоо дээрээ гэр бүлийнхаа хүнийг аваад хүрээд ирдэг. Тэгээд мань хүн болохоор ингээ ганцаараа очихоос жоохон одоо чи гэл хүмүүс ч нөгөө одоо хурдан хүүхэдтэй болооч хурдан нөхөртэй болооч гэд нэг тэгэж ярьдэн ш Монголд ч гэсэндээ эсвэл ингээ нэг хоёр эрэгтэй хүүхэдтэй байх юм бол хурдан охинтой болооч гэдэг юм те тэрнээс ингээ хүмүүс ярианаас ингээ залхацсан байдаг учраас яхав нэг өдөр хүн түрээслэл очичий тэгээ тийм яриа маранаас хол амар тэгэл бустай адилхан гэр бүлтэй байх юм бол нэг сонирн биш те тэгэл ер нь тэр өдөр ингээ өнгөрчих учраас тэр олон ямыг тайлбарлах хүмүүсийн одоо инээд наргаа тиймэрхүү юмд орохоос ядаргаатай санагдал тэгээд түрээсэлцдэг хүмүүс бас байдаг байх нь. Тэгээ одоо энэ нэг залуу жишээлх юм бол ийм компани ажилуулдаг Ишида гэсэн баха тий. Энэ Ишида жишээ нь юу лээ 800 гаруй эмэгтэйгийн альбом бус нөхөрнө гэдэг жбайгаа байхгүй. Тэгээ түрээсийн үйлчлэгээр очиж нөхрийн үйлчлэгээ үзүүлдэг хэдэн 10 сая хүний дунд ч одоо нэг 800 их нэртэй хахад нэг давхцаа танигдаад энэ тэнд очиад чи тэрний нөхөрөөстэй гэж мэдэгдэхэргүүл бэдэм байлгүй дээ. Тэгэхээр одоо зарим эмэгтэйчүүд бол бүр удаан хугацаагаар тэр хүнийг нөхрөө олгож түрээсэлдэг гэж байгаа байхгүй юу. За нэг жилдээ нэг удаа дууддаг ч юм уу 6 сардаа нэг удаа дууддаг ч юм уу те. Тэгээ нэг удаагийн дуудлагынхаа хөлс нь 10,000 йен байдаг. Тэгээд энэ 10,000 йен дээр нэмээд одоо тухайн үеийнх нь тэр гарч байгаа бусад зардлуудыг нь даад юм байна л да. Тэгэхээр 10,000 йен гэдэг чинь Монгол мөнгөөр нэг 230-аас 250 орчим мянган төгрөг юм уу да тий. За энд бас нэг өөр хүн өөрийнхөө түүхийг хуваалцсан байгаа нь би аав ээжгүй ер нь өссөн болохоор гэр бүлийн тийм халуун дулаан уур амьсгалыг ерөөсөө мэдэрч байгаагүй. Тэгэхээр ийм халуун дулаан уур амьсгалыг мэдэрч үзмээр байгаа учраас аав ээжийн дүр тоглох хүн түрээсэлж авмаар байна, хөлсөлж авмаар байна гэсэн хүсэлт ирж исэн байна. Мөн одоо ганцаардмал нөгөө үр хүүхдүүд нь бүр хот руу яваад өгцөн те тэгээд хөдөө амьдардаг. Тэгтээ хөдөө ч гэсэндээ Японы хөдөө чинь бас л орчин үеийнх штэ. Тэгээд тийм ганцаардмал хөгшчүүл бас байдаг. Гэртээ ганцаараа үлдсэн нөгөө өвгөн ч юм уу эмгэн нь өөд болцсон. Тэгэхээр тийм хүмүүс болохоор өөрийнхөө насны тийм хүнтэй ойр зорийн яриа өрнүүлмээр байна. Тэгэхээр тийм яриа өрнүүлж чадах тийм хүнийг түрээслэмээр байна гэсэн мөн саналууд ирдэг бахнэ. Хоёрдугаарт нь загнах үйлчилгээ. Миний энэ яг харсан хүн түрээслэх үйлчилгээний энэ сайтн дээр энэ үйлчилгээг санал болгосон байсан. Загнах үйлчилгээ. Одоо би бол ер нь сайн загнаж чадсан шүү. Загнах үйлчилгээ үзүүлэн шүү гэснээс энэ одоо өөрсдийнхээ сайт дээрээ бас хүмүүс авдсан бэлээ үргэлж тэгэхээр оролдоод үзэж болох юм те. Тэгээ мөнгө төлөөд одоо өөрийгөө загнуулж ингээд та хэд боддоо. За Монголд бол ингээ яалтчгүй угаасаа хүмүүстэй үргэлж хэрэлдээ тэгэл загнуулаад ингээл явж идэг. Энэ Японд ч юм болохоор жоохон хүн амтныг хамаагүй тэгж загнах магнах чинь
боломжгүй штэ. Загнах нь бүхэл хүн рүү ингэж жоохон чанга дуугаар ярих ч юм уу те. Тэд нэр байдаг л да. Тэгэхдээ за тухайн хүний амьдарч байгаа орчин нөхцөл хийж байгаа ажил те гэр орон гэд тэр бүх юмнаас нь шалтгаалаад өөр байна. Хэрвээ одоо орчин нөхцөл хүрээлэлт нь тийм одоо хүний өндөр дуугаар загнадаггүй ч юм уу те жоохон тийм хүрээлэлт байдаг байх юм бол тэгэл насан туршдаа тийм загнах магнах юм нас хол байна л гэсэн үг байх нь. За тэгээд олон юм дуршилгүйгээр яг ямар хүмүүс тийм загнах үйлчилгээг нь хэрэг болоод аваад байдаг юм бэ гэдгийг нь танилцуулах эхний нэг жишээ нь болохоор энд ингэсэн байгаа юм. 27 настай эрэгтэй хүн эхнэрийнхээ араар тавихаа зогсоомор байна гэж байгаа байхгүй юу. Өөрөө тэр дутагдлаа мэддэг, тэрнтэйгээ ингээд амхандаа тэмцэх гэж байгаа. Тэгтээ даанч ухаан нүрдэггүй те чаддаггүй. Тийм болохоор ингээд нэг сайхан загнаад өгөх хэрэгтэй байгаа байхгүй юу. Өөрөө өөрийгөө ингээл за миний буруудаа гэсэн ч гэсэндээ өөрийгөө өмөрөх шалтгаанууд нь ингээл байж идэгтэй үргэлж би өстой тийм юм чи гэж нэг эргүү юм бодож өөрийгөө өмөрөөд тэгэнгуутаа тэрийг ингээд хатуухан хилээд өгөх хүн байхгүй. За ингээл эхнэр нь мэддэггүй гэж байгаа энэ дээр. Тэгэхээр эхнэрийгээ мэдхээс өмнө би энийг ингээд зогсоомор байна. Тэгээ удахгүй хуримлах гэж байгаа гэж битсэн байгаа юм. Энэ залуу жишээ нь одоо хиндэ хэлж загнуулах уу өөрийгөө олигтой загнаж чадахгүй байгаа бол одоо тэгэл хүнээр загнуулаад үзэхэд тэгэл болохгүй юм байхгүй шүү дээ. Тэгээд дараачих нь болохоор ингээ бага насны олон хүүхэдтэй тэгээд тэр хүүхдүүдээ яг яаж загнахаа мэдэхгүй. Тэгээд өмнө нь нэг удаа ингээд жоохон загнах гад ингээ сануулга өгсөн боловч харилцаанд бүр улам хурцтаад нэг олиггүй нөхцөл байдал үүсээд байгаа. Тэгээд би одоо яаж загнахаа мэдэхгүй нэ гэж байгаа байхгүй. Тэгэхээр ийм тохиолдолд жишээ нь ээжүүд ч юм аауд ч юм өөрийнхөө нэрийг цэвэр авч үлдэнгүүтээ энэ одоо тийм хүн шүү ийм хүн шүү гэж хэлээд тэгээд тийм хүмүүсээр загнуулд юм байна л та. Байж болох ч юм шиг те. За би одоо андыг авчираад өөр хүнээр ингээд сайхан загнуулна гэхээр одоо өөрийнхөө хүүхдийг өөр хүнээр загнуулмааргүй байдаг те. Тэгтээ өөрөө л захинчмаар байдаг. Тэр яхаа тэгээд энд жишээ нь хүмүүсийг ямар шүү байдлаар загнадаг вэ гэдгээ хид хідэн жишээ олгоод бичлэг оруулсан байхгүй. Тэгээд энэ загнах хүмүүсийнхаа шүү дээ хувцас хонорыг нь насыг нь хүүсийг нь сонгох боломжтой. Тэгээд яг ямар хөө байдлаар загнуулахын гэдгээ ингээ хоорондоо тохирч ярилцдаг. Дээрэс нь түрүүн хэлсэнчлэн энэ загнах үйлчилгээнд бас хүмүүсийг ингээ бүртгэж авч байгаа юм байлээ шүү. За одоо жишээ нь энийг үзье л да. Энэ эмхтэй. Энэ эмэгтэй жоохон тиймэрхүү санагдсан. Өөр хүмүүс бас бэлээ. Тэр хүмүүсийг нь сонирхох юм бол та хэд ороод үзэхгүй юу те. Өөр эрэгтэй хүмүүс бол бас амар загинд юм билээ. Дээрээс нь доод албан тушаалтнуудаа өөрөө сайн загнаж чадахгүй дөнгөж саяхан шинэ албан тушаалд очсон. Тийм байгаа үедээ бас хүн авчираад ингээ загнуулчтай байна л та. Хайрын сайхан боломжийг те. Тэгээд энэний төрөөсөө үйлчлэгнийх нь үнэ нь мөн 10,000 yen байдаг бах нэ нэг хүн нэг удаадаа те. Нэг удаагийн загнах үйлчлэгээ 10,000 yen гэх юм бол анд одоо надад ямар их өртөө болж байгаа вэ? Анд төгсөө 2. За 3 дугаарт нь бол найз түрээслэх үйлчлэгээ гэж байна. Энэ бол байж болохоор юм шиг санагддаг. Яагаад гэх юм бол одоо ингээ бидний насанд бол найзууд бүгдээрээ өөр өөрсдийнхөө ар гэрийн амьдралтай өөрсдийн том асуудлуудтай яг бид нар чинь ийм амьдралын амар тийм завгүй бүгдээрээ яг нэг юмд ингээ шамдсан орой гэртээ ядарч ирдэг те эсвэл эмэгтэйчүүд нь хүүхд гаргаад гэртээ байгаа бол нөхрөө орой ороод ирэхэд нь бас ингээ амар ядарсан ингээл яг нэг тийм нэлээд хэцүү үе дээрээ явж байгаа гэж би боддог. Тэгэд энэ үеэ хамтдаа бүгдээрээ айтайхан шиг даваад гарчвал гэж боддог. Тэгэд ийм үед нь дундуур ингээ нэг гинт нэг айтайхан гарчмаарч юм шиг гинт ийм зав мав гараад ирдэг. Тэгэд тэр үедээ найзыгаа дуудах гэхээр найзууд ер нь бас л өөр хүүхдийн асуудалтай ч юм уу те жоохон хэцүүхэн байдаг. Ялангуяа Японд штэ. Монголд бол ер нь гайгүй дээ. Бараг л цаа гэр чангатай ирчлээ. Гараад ирэх юм бол хөрхийн янтан ста өсөн угаагүй нүур ам нь бодоггүй ч гэсэн тэгээ шууд гараад ирдэг тийм боломжтой. Энд ч юм болохоор хэцүү. Уулзахын тулд чинь би өмнө нь бас ярьжсэн шүү дээ. Бараг сарын өмнөөс ингээл товлол ажил мэрлээ зохицуулаад сэтгэл санаагаа ч гэсэн бэлдээл мөнгө төгрөгөө ч гэсэн бэлдээд ингэж ингээ гарч ордог байх жишээтэй. Тэгэхээр энд болохоор тийм хүмүүс
ингээ гармаар санагдах юм бол найзаа түрээслээд ингээ хамтдаа гарах боломжтой. Ийшээ тийшээгээ хамтдаа дэлгүүр хэсэг ч юм уу те. Аль эсвэл явж үзмээр байгаа газрууд руу явхад ганцаардаа тах юм бол зүгээр нэг хань олгоод тэгээ хөвгчлөлтэй гоё тэр хүмүүс чинь үйлчилгээ үзүүлж байгаа болохоор яг ингээл айтайхан тэр хүнтэй хамтдаа ингээ харилцаад гоё явчихна гэсэн үг шүү дээ. А дээрэс нь нэмээд ямар хүмүүст хэрэг болдог гэх юм бол нэг жишээ байна л да. Би ингээ саяхан хөдөөнөөс Токио руу шилжиж хурж ирсэн. Тэгээ шинэ хамт олон дунд ороод гоё гадуур гарч парти идэх гад тий. Тэр партиг зохион байгуулахаар болсон юм байна л та. Тэгэнгүүтээ нөгөө хамт ажилладаг хүмүүсээ надаа нэг юм царайлаг найз байгаа. Эрэхтэй царайлаг найз байгаа гэд хэлсэн байгаа байхгүй. Өрөмдөө дунлаа. Царайлаг найз байгаа та дээрээ гэсэн чинь нөгөөд бол тийм юм гэд хэлсэн байгаа байхгүй. Тэгэхээр тийм нэг царайлаг тэгээд хамт олныг гоё хөгжөөж чаддаг, тийм уур амьсгалтай, мах цах гоё ингээ шарчдаг тийм эрэхтэй найзыг түрээслэмээр байна гэж нэг эмэгтэй бичсэн байх жишээтэй. Тэгэхээр яагаад болохгүй гэж нэрээ те хамт олон донд орохдоо ингээ тэгээ өөрийг нь бас гоёор харагдуулахаар те ингээ харагдуулчмаар тийм нэг найз түрээслэх хүсэлт тавьсан байх жишээтэй. За дөрөвдүгüрт нь болохоор өвөө түрээслэх үйлчилгээ. Тэгээ энэ өвөө түрээслэх үйлчилгээг би хойно бас нэг бичсэн байгаа. Old man одоо жоохон настай эрэгтэй хүн түрээслэх үйлчилгээ гэж байгаа. Энэ хоёрыг нэгтгэхэд ярьчих гэж бодож байна. Энэ өвөө түрээслэх үйлчилгээг болохоор тэр нэг өвөө нарын тийм халуун дулаан сэтгэл нэг тийм гоё нөмөр нөөлөг байдаг да тий. Манай монголчуудын өвөө эмээ гэдэг тийм нэг ойлголт тийм гоё мэдрэмж байдаг шиг энд ч гэсэн тийм тусдаа бас гоё өвөөгийн тийм мэдрэмж гэж байгаа. Тэр мэдрэмжийг нь нөхөх зорилгоор хүүхдүүдтэй ч юм уу те өвөө түрээсэлж өгдөг тийм үйлчилгээ байдаг байх нэ. Тэгээд энэ үйлчилгээг нь болохоор 60-аас дээш насны хүмүүс үзүүлдэг. Тэгээд янз янзын өвөөнүүдээ лээ. Одоо харъя л да. Ажил хэрэгч тийм өвөө байж болж гин. Эсвэл юм гэрийн ажилдаа сайн тийм өвөө байж болж байна. Эсвэл нэлээд тийм гоё цэмцгэр өвөө байж болж байна. Аль эсвэл одоо ном их сайн уншдаг, номын талаар яриа хөрөөтэй тийм өвөө байж болж гин те. Хүүхдүүд маань тэр өвөөтэй юу одоо хийх боломжтой. Тэр хүүхдийнхаа одоо сонирхолтод тааруулаад өвөөгөө түрээсэлчих юм бол бас гоё юм шүү те. Яа хөрх юм аа нэрээ те. Настай эрэгтэй хүн түрээслэх үйлчилгээ гэдэг нь болохоор бас одоо 50-аас дээш настай байдаг гэлүүдээ тийм хүмүүсийн юм жагсаалт байд юм билэ. Тэр дундаасаа түрээсэлж авангуудаа хүмүүс хамтдаа одоо тоглох ч юм уу те эсвэл хамтдаа гадуур хэсэх та одоо сакс тоглох ч байт юм уу. Тийм сонин янз юмнууд хийд юм билэ. Сайн бишлээрээ. We're in Japan to buy a house, but to be happy here, I'm going to need friends who are available for rent. The website for this is called Osan Rental. Osan means old man. I was a little thrown off when I met Sakurai because despite being 58 years old, he looked much younger. He'd made a good living and retired early, then spent his free time playing tennis and cooking elaborate meals for his family. But he found himself looking for something more. Тэгээд нар чинь ингээд зарим нь англиар ярьдаг, эсвэл зөвхөн японоор ярьдаг гэдэг янзын төрөл сонголтууд байна. Зарим хүмүүс одоо маш удаан хугацаанд машин барьж явахаар болох юм бол хажуудаа хань болгоод юм одоо old man буюу жоохон настай өвтөртэй хижээл насны эрэгтэйг түрээсэлж авдаг гэсэн байгаа юм. Эсвэл одоо Токиод ч юм уу те Японд дөнгөж шинээр нүүж ирж байгаа одоо хүмүүс байх юм бол тэд нар нөгөө туршлагыг нь судлах те туслуулах өөртөө тиймэрхүү байдлаар гээд ингээ хүмүүсийн хэрэгцээ шаардлага гэдэг чинь бас сонин. Тэгээд ингээд өөрийгөө түрээслэнэ гэж байгаа хүн байхад тэрнийх нь одоо тэр хүн хэрэгтэй хүн гэж бас байх нь одоо аргагүй юм да те. Эрэл тоход нийлүүлэлт байна гэдэг лөө те. Тэгэхээр аль нь байж болохоор юм да те. За 5 дугаарт нь болохоор салах ёслолын үйлчилгээ үзүүлэгч үйлчилгээний байгууллага. Хосууд салж байгаа үедээ одоо салах ёслолоо ингээ нэг айтаахан хөөрхөнтэй эргээр эвтэхнэр ингээ салгахын тулд тэ хин нэг хажуудаа гэрчээр байлцуулах тэ тэр хүн ингээ гоё үг хэлж өгөх тэр хоёрт урам зориг өгөх ч юм уу тэ тиймэрхүү байдлаар үйлчилгээ үзүүлдэг хүмүүс бас байна. Салмаар байна гэдэг үгийг нь очиж хэлж өгдөг, зуучилдаг тийм хүмүүс байна. Эсрэгээрээ тантай одоо үерхмээр байна гэдгийг нь бас хэлж өгдөг хүмүүс байх жишээтэй. Тэгээд тэрний бичлэгийг нь би яг YouTube-ээс Facebook-ээс олж үзчихсэн юм аа. Тийм нэг short контентууд хийдэг нэг Японы
контент креатор нэг ихч байт юм, амар хөөрх ихч. Тэр ихчийн тоглосон бас нэг бичлэг байсан аахгүй одоо ахлах сургуулийн хүүхдүүдээр очингуудаа би ста чамтай Киконштай энэ гэдэг нөгөө үерхмээр байна гэрэлмээр байна ч гэдэг лөө тэгэж хэлээд тэгээ нөгөөх нь юу хөгшин имэвэ гэсэн чинь юу яриад байгаа юм бэ, би юм зуучилж өгдөг хүн байна гэсэн чинь тийм үү гэсэн чинь буцаж хойронгуудаа би танд ингээд дуртай гэж мэгээ тэгдэг. Тэрэн шиг тэр бол одоо бас л бодит амьдралаас сэтгүүлсэн тийм хошин бичлэг байгаа байхгүй юу. За 6 дугаарт нь бол түрээсийн найз охин, найз банд энтер байна те. За тэгээд яагаад ийм түрээсийн охин, найз банд энтрийг найз залуу энтрийг түрээсэлдэг вэ гэхээр өмнөхүйцтэй мэдээж адилхан ямар нэгэн тийм шаардлагатай тохиолдлууд байна, ганцаарцсан хүмүүс байна. Тэгээ эсвэл амар хөөрхөн тийм залуутай одоо болцож үзмээр байгаа охтууд байж болж гин. Ямар ч шалтгаан байж болно. Энэ дээр нэмээд одоо хамгийн гол нэг юм нь жуулчдын одоо сонирхлыг татж байгаа тийм зүйл болоод байгаа байхгүй юу. Одоо жуулчид хурж ирэнгүүтээ янз янзын охтуудыг ч юм уу хөвгүүдийг өөрсдийнхээ найз залуу найз бандаар түрээсэлж аваад бичлэг хийдэг, контент хийдэг. Тиймэрхүү одоо соёл маягийн ч юм уу уламжлал маягийн бас амар их байдаг. Би бас хийж үзмээр байгаа. Монголд бас нөгөө найз залуу болон охин түрээслэх үйлчилгээ гарсан мессежтэй. Найз залуу түрээслэхгээ Facebook дээр хаагаад үзье. Алга болсон юм штэ. Ямар ч нэг хідэн залуучууд л түрээсэлж байгаа гэдэг тийм юм яваад байсан санагдаад байгаа. Одоо тэгээ би болохгүй байна. Дараагийнх нь зочиндоо шивнэх үйлчлэгээ үзүүлдэг идэж уушийн газар. Бонд юм зарим ресторан болон кафенууд нь үйлчлүүлэгчдийнхаа хоолыг захиалахдаа ингээ шивнэж авдаг. Үйлчлүүлэгчтэй орж ирэнгүүт нь ингээл эхлэх нэрцтэй. Ирашаймасен, конничива. Нанни сама дэсу ка? Гэ явал бас явах юм шүү. Энэ би ер нь одоо цагийн ажил хайна гэдэг ер нь болох юм шүү. Ер нь японочууд чинь жоохон тийм чимээгүй нам гүм юмд дуртай. Угаасаа аргачихгүй л дээ. Тэгэл хідэн сая хүн байгаа илээ дээ. Тэр олон сая хүмүүс чинь хоорондоо зохицож амьдрахын тулд ялцчгүй бие бинийгээ хүндлэх. Тэгэл одоо энэ олон сая хүн чинь тэгж их дуу чимээтэй амьдарсах юм бол одоо юу болно те. Тэгэхээр хүмүүсийн дуу чимээнээс гадна орчны дуу чимээ гэдэг чинь өөрөө хүний чихийг амар ядрааж идэг зүйл учраас тэгэл нэг хоол идэхтэй ч гэсэн ядаж нэг ингээ гоё чимээгүй суумаар байгаа шүү дээ. Тийм хүмүүс байж болно. Тэгээ тийм хүмүүс нь сонголттой чимээгүй ороод идчих хоолны газартай байна гэдэг гоё байхгүй юу. Утасны цуглуулга түрээслэх үйлчилгээ wardrobe гэдэг шүү дээ. Яг нэг юм цуглуулга. Жишээлх юм бол Японд ингээ аяллаар ирж байгаа гадаадууд тэр үйлчилгээг их авдсан байна л да. Яадаг гэхээр гаднаас ирэхдээ хувцас нэг их авчирдаггүй. Цөөхөн хувцас авчирнгууд эндээс шууд тийм үйлчлэгийг авчдаг. Тэгээ тэр үйлчлэгийн жишээ нь нэг гадуур хүрэмодоо 3 төрлийн өмд, 3 төрлийн цамцтай зузаан цамц тэгэнгүүтээ юм дотор цамц нэг 2 ширхэг ч юм уу те тэгэнгүүтээ гутал нэг 2 төрөл байдаг ч юм уу. Ингээд цуглуулад тавьсан. Тэгээ өнгө мөнгөний зохицолгоогийн бүгдийн стилистүүд нь гаргаад ингээ тавьсан юм цуглуулгууд байгаа. Тэр цуглуулгануудаас ингээ харж байгаа. За энэ нь ер нь нэг миний стилэнд байж болохоор юм байна да гэдэг ганц 2 хувцас таалагдахгүй байгаа ч гэсэндээ ингээд хамтд нь авахаас өөр аргагүй учраас тэгээд авдсан байна л да. Тэгэж авч энд нэг 14 хоног ажиллаж байхдаа өмсчөө тэгээ явахтаа буцаагаад өгчдөг тийм үйлчлэгээ байдаг гинэ. Тэг ингээл ер нь энгийн бүх хувцснууд нь маш энгийн учраас хооронд нь яаж зохицуулаад өмсчих боломжтой. Тэг хэмжээ дамжаануудыг ингээ гоё тавьсан байдаг учраас тэгээ дээрээс нас ингээ заримдаа бусад хүмүүсийн сонгосон хувцсыг өмсөж үзэх бас сонирхолтой шүү дээ. За дараачих нь болохоор ажлаас гарах хүсэлтийг нь уламжуулж өгөх үйлчилгээ. За энэ бол амар алдартай байдаг гэсэн. Яагаад гэвэл Японд одоо ажлаасаа гарахаа хэлнэ гэдг нь өөрөө маш хэцүү байд юм байна л да. Ялангуяа нөгөө хар түүхтэй компаниуд гэж байгаа. Тэр хар түүхтэй компаниуд ч юм болохоор хар компаниуд гэж байгаа. Тэр хар компаниуд ч бүр алдартай хүмүүсийг амар одоо мүлждэг, цаг илүү ажилуулангуудаа илүү цагийн мөнгө гэж өгдөггүй, хүмүүсийг бүр ингээд нурууг нь авдаг тийм компаниуд байдаг байхгүй. Тэр нурууг нь авдаг компаниудад хүмүүс яагаад ажилласаар байдаг вэ гэх юм бол гарч чаддгүй гэх юм уу? Гарах гэж байгаа хэлж чадахгүй үргэлжлүүлээд ажиллаад идэх хүмүүс амар их байдаг байхгүй. Тэгэхээр тэр
аюу сонирн байгаа юм сте. Сонин сонсоход сонин. Тэгтээ гарна гэх юм бол ингээд бүр өстэй үгүй мөгүй гэд гарах юм бол би өстэй тийг ингээ хойноос нь одоо жоохон цалингич нэмээд өгье. Яад энэ тэр хүнийг авч үлдэхийн тулд байж болох бүх аргыг ингээ хэрэглээ. Тэгээ авч үлдэнгүүтээ гэрээгээ байгуулангуудаа ингээ буцаад хөвөндөө ордог ч юм уу. Тиймэрхүү юм их байдаг. Уурлаад ах юм бол уртаас нь хэрэлдчих юм бол дараагийн компанид ажилд орохдоо тэр нь саад болдог. Өөрөөр хэлэх юм бол би дараагийн ажилд орохдоо миний ажиллаж исэн туршлага гэхээр би өмнө ажиллаж исэн компанийнхаа нэрийг бичээд утсан юм бичнэ дээ. Тэгээ тийшээ нуцтаад сайн байна уу? Манайх одоо гэрэлмаг ажилд авах гэж байгаамаа. Ер нь ямар хүн байсан бэ гэдэг юм бол наачста манайхаас хулгай айдаг байсан. Тэгээ юу гэж худлаа ярьж болох байхгүй юу? Бид нартай амар хэрэлдээд өстой бид нар бараг аргагүй ирэхэнд хөөж гаргасан юу гэж тэр хүнийг одоо дараагийн ажилд орж чадахгүй болтол нь ингээ амьдралыг нь сүрүүлэх боломжтой байдаг учраас тэр хүмүүстэй хэрэлдэж гарах сөрөг нөлөөтэй. Тэгэхээр тэр хүмүүстэй хэрэлдэж гарахгүй эвтэйхэн гарахын тулд тийм үйлчилгээ байдаг гах нэ. За миний охин урж ирсэн байхгүй энэ бичлэгч одоо яаж бичлэг болох вэ тийм ээ. Тэгээ уламжлалсараа сайхан момо идэхэндээ тийм ээ. Тий. Жишээлх юм бол одоо энэ эмэгтэй бичлэгийг үзэх юм бол энэ эмэгтэй би ингээ ажилласаа гарахаар боллоо гэдгсэн чинь ингээд бүр шоконд ороод тэмүүтэ хойноос нь бүр том босс нь хуржээ. Тэр хоёр ч барыг одоо захирлууд нь уйлж муулаад яг яагаа гарч байгаа. Яг юу нь болохгүй. Яг тэрий чинь ингээд засаад үгүй. Ингээ тгий өстө бити гараач гэл. Тэгээ тийм хувийн юмнуудаа бол хуваалцах албагүй штэ. Би яагаад ажилласаа гарч байгаа гэдгээ. Тэгтэл ингээд яагаад ингээ. Тэгээ уулзалт дуусны дараа мэйлэр бүр эсэгтэй хойноос нь зууралцсан гэж байгаа байхгүй. Тэгэхэр чин амар хэцүү байгаа штэ. Тим юмтай ингээд нэг тулгараад яваад баймааргүй шүү дээ. Хүн чинь бас ингээд нэг ажилдаа заа нэг 3-5 жил ажиллалаа гэхэд цаашаага ингээд солих боломж нь бас нээлттэй байна шүү дээ. Жил болгон солиод ингээд яваад их юм бол бас хэцүү байж болно. За мэдхгүй. Тэгтээ тэгэл тэр хүний амьдрал юу ч яаж мэдгээд дээ. Дараачих нь бол үйлчлүүлэгчээс уучлалт гуйж өгөх үйлчилгээ. Одоо манай байгууллага жишээлх юм бол нэг том алдаа гаргачихжээ тий. Үйлчлүүлэгчтэй тэгэнгუთ энэ Аз соёлд болохоор хэрвээ үйлчлэгээ үзүүлж байгаа байгууллага чинь алдаа гаргасан бол үйлчлүүлэгчээсээ бүр үнэхээр албан ёсоор тэр сэтгэлийг нь тайтгартал нь уучлалт гуйж өгөхгүй болдоггүй байхгүй юу. Тэгээ би сүүлд тэр нэг Золбоо ТV-ийн бичлэгийг үзчихсэн чи тэрэн дээр нэг Солонгос эрэгтэй Starbucks-аас илүү нэг кофе авсан чинь тэрийг нь бүр амар муухай хийцэн. Тэгээ хурж ирээд уушлалт гуйлах гэдэг байгаа байхгүй юу. Тэрийг би бүр ингээ амар ойлгож байгаа байхгүй юу. Тэгээ нэг уушлалт гуйхгүй шууд солиод өгч чинь надад ч ингээ Америкчууд ч шууд зүгээр асуудлыг ингээд орон шийдээд өгчих ш. Тэр хүнд чинь сэтгэлээ онгойлгох, тэр бухимдлаа байхгүй болтол нь уучлалт гуйлгах тэр хэрэгцээ нь байгаад байгаа байхгүй. Тэр хэрэгцээг нь хангаж өгөхгүй болохоор нөгөө чинь уурлаад байгаа баггүй юу. Тэнгуут нөгөөдүүл нь болохоор тэр сэтгэлийнх нь хэрэгцээг нь ерөөсөй ойлгохгүй зүгээр л тэр мөнгөнийх нь хэрэгцээг нь хагаад өөсөөш солиод өгчээ гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр энд ч гэсэндээ яг тийм юм ингээ хатуу чанга тийм байдаг учраас хүмүүсийн сэтгэлийг тайтгаруулахын тулд үйлчлүүлэгчээсээ алдаа гаргасан бол маш сайн уушлалт гуйдаг. Тэгж уушлалт гуйж чадахгүй байх юм бол энэ үйлчлэгийг авна. За тэд нар бол зүгээр өстө мэрэгжлийн уушлалт гуйд юм байна лээ. Тэр харах юм бол та бичлэгийг нь олж үзээрэй заяа. За дараачих нь болохоор тэврэх үйлчлэгээ. Тэврэх үйлчлэгийг болохоор мэдээж тэгэл хүмүүстэй ерөөсөө огт хүрэлцдэггүй. Энд чинь одоо метро цэтрэн үнтэй хамаагүй хүрэлцэх юм бол бараг л одоо гэмт хэрэг болох гээд байгаа штэ. Тэгэхээр ингээ хүмүүстэй тэр бүр хүрэлцээд байдаггүй. Тийм хүмүүст магадгүй би физиологийн хувьд нэг тийм халуун дулаан энерги мэдрэгдэж өөрийгөө амьд явааг ингэж нэг мэдрэхийн тулд ингээ хин нэгэнд тэрвүүлэх тийм хэрэгцээ шаардлага мэдээж байгаа. Тэгээ тийм нэг мөнгө төлөөд авах нэг бодлын айтайхан юм шигтэй. Тэгэж нэг хамаагүй хүн худлаа хуурж хүн амтнд найдвар төрүүлж тэрч өнсөж янз болж явж ийснээс. За тэгтээ энэ тэрвэрх үйлчлэгээ бол одоо тэрвэрхээс цаашаа өөр насан туршидтын тиймэрхүү төрлийн ямруу ингэж хальж орох боломжгүй байдаг гэдгээр онцлогтой. Тэгээд хэрвээ тийм үйлчлэг авах гэж байгаа бол тэр үйлчлэгээ чинь тусдаа тэгээ байж байгаа шүү дээ. Тэгэхээр өөр юм авах гэж байгаа бол анханасаа өөр юмаа сонгоод явцсан
дээр байхаа. За тэгээд энэс гадна одоо хурмын зочид болж очиж өгдөг үйлчилгээ. За мөн асуудлыг нь зөвхөн сонсож өгдөг те. За ямар хэцүү юм бэ гэж зөвхөн сонсож өгдөг тийм хүн бас хэрэгтэй байдэн штэ хаяа те. За тэгээд энэ мэт юм сонь үйлчилгээнүүд зөндөөл байна дөө. Тэгээд одоо эн чинь зөвхөн Японд хэлтгөө бас одоо Америк гэд газруудад өөр янз янзаар тухайн соёлдоо таарсан байдлаар ингээ байж идэм шиг байна лээ. За энэ жоохон ч ихсэн сонирхолтой байсан болов гэж бодож байна. Хоолундаа хингээ гэр оронгоо цэвэрлэнгээ сонссон та нартай маш их баярлалаа. Ингээд дараагийн бичлэгээрээ эргэн уулзахаасаа өмнө бичлэгэн дээрээ лайк дараа, subscribe хийгээрэй. Миний хэн бай гэх юм. Бай бай. За майгона дуулчих миний хэн. No. Майгона. Ядэсэ. За бай бай.